Тосгой байдлын ерөнхий газрын харьяа агаараас 90 хаах аврах 111-р ангийн сургалтын зориулалтаа Кабри G2 загварын нисдэг тэрэг өнөөдөр өглөө 9 цаг 1 минутанд хөөрөөд 9 цаг 50 минутанд шорон зурвастай газрахтаа бол усалдсан байгаа. Энэ нисдэг тэрэг нь жижиг оврын зөвхөн сургалтын зориулалтаа 2 хүний суудалтай ийм нисдэг тэрэг. Энэ нисдэг тэргийг өдөрт сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 4 цагийн нислэлийг үлддэг. Ингээд энэ хөтөлбөрийн дагуу нисэж явах явцдаа газардахтаа ингээд осолцсон байгаа. Нисгч маань бол ганцаараа байсан. Биеийн байдал нь тогтвортой. Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлээд шинжилгээний ажил шинжилгээ хийхээр явагдаж байна. Нисдэг тэргийн осолцсон шалтгааныг тогтоохоор гарын цэргийн командлал, иргэний нисхийн ерөнхий газар, цагдаа, прокурор, шүүх шинжилгээний байгууллагаас мэрэгжлийн байгууллагууд газар дээр нь хэмжилт хийж шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Ер нь бол энэ хохирлын хэмжээг тогтоогчсны дараа олон улсад нэр бүхий даатгалын байгууллага энэ хохирлыг баруудан харах хэмжээг авч ажиллах болно.